За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр зочны хэсгээр үргэлжлэн хүрэхэд бэлэн болсон маань студид маань зочин маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Цэнгэлмаа бидний студид ирсэн байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Үзэгч хүмүүндээ энэ өдрийн мэндийг хүргье. Мөн танай хамт олонд болон та хоёртоо баярлалаа. Урьж оролцуулж байгаад талархлаа. Баярлалаа. За дуучны маань хувьд бас аялын тоглолттой завгүй ярэ бас биднийг ингээд зориод цаг зав гаргаад ирсэнд их баярлалаа. Тэгээ юуны төрөнд бас сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлэе гэж бодож байна тий. За 2026 он бол маш сайхан эхэлж байгаа. Хоёр уран бүтээлч дүүтэйгээ 21 аймаг тойроод ерөнхийдөө 7-8 аймгийнхаа ардаар гарчихсан. Мөн 330 сумынхаа 100 гаруйд нь одоо уран бүтээлийн хүргээд ийм олзон мөгтэй 26 он маш сайхан явж байна. Одоо энэ ондоо багтаагаад бид бүгд л 21 аймгийн 333 сумаа бол дуусах төлөвлөгөөтэй ингээд хөдөө орон нутгаараа маш завгүй явж байгаад би өглөө өөрөөр орж ирээд шууд одоо та хоёртойгоо ярилцах гэж орж ирлээ. Тэгэл амар нэг ганц 2 хоног амраад буцаад. Тийм. Одоо бид чинь өнөөдөр нэг өдөр амраад маргааш өглөө эрт одоо Дорногой аймгийг зорих гээд. За та хэд мань аль аймагуудаар эхлээд яг очоод тоглолтуудаа хийцэн байна. Маршрут яаж Бид явж байна? ер нь Хөвсгөл аймаг, Баян-Онгор аймаг, Хинтээ аймаг, Дорнод, Сүхбаатар, Ар ханга, Өвөр ханга гэдэг явцсан байна шүү. Одоо ингээд Дорногой, Говь алтай, Ховд гэсэн аймагуудаар ер нь 6 сар хүртэл бараг явчих байх. Энэ жилдээ ер нь ингээл өстой өглөө өдөш хараагүй машин дуу хураа өргөөл ингээл стал заггүй хөдөө орон нутгийн сонсогчд маань ер нь та хэдийг хийж сансан байна. Сонсогчдод тэр хүлээж авч байна. Хөдөө орон нутгийнхаа маань сайн штэ бид нар ч өөрснөө зохиолын дуучид учраас хөдөө орон нутаг тэр тусмаа малчид бол одоо бидний дуг маш сайхан хүлээж авдаг. Одоо зэрэгтлүүлэр нь дүүрэн хангалттай сайхан байна. 26 он бол нилээдгүй ачаалалтайгаар шууд эхэлж байна тий. Тэгээд сансан зүйл маань сайхан бүтээд эхэлж байгаа. Одоо ингээд сонсогдож байна. Тэгээд дуучны хувьд бас яг энэ амьдралаар тий. Одоо энэ бүтэн жилийн хугацаанд энэ аялын тоглолтыг хийгээд явах нь шүү дээ тий. Тэгээд их л сайхан мэдрэмж байдаг болов. Ядрантай мэдээж гэхдээ бас одоо үзэгчдтэйгээ уулзаад л тий. Тоглолтоо хүргээд явхад бол мэдрэмжийн хувьд бол маш гоё байдаг болов гэж бодогдоод байна. Одоо тэр мэдрэмжийг мэдэрч үзээгүй хүмүүсийн хувьд одоо тий. Тэгэл би яг бид нар хамгийн олон хоногтой 28 хоног явсан. Яг 28 хоног өглөө босоод машиндаа суудаг, орой гэстэй нэрээ гүүгэл одоо хөдөө орон нутгийн зам ямар үлээ нөгөө сумуудын маань одоо зай хоорондоо хол өглөө эрт машиндаа суугаад орой яг 7 цагтаагаа зэрэгцээл үзэгчтэйгээ зэрэгцээл одоо тайз руугаа гарч тэгээд тэр тайз дүүрэн байгаа зэрэгтэл дүүрэн байгаа хараад нөгөө ядрал бол тэгэл байхгүй шүү дээ. Зэрэгтлээ хараад үзэгчтэй хараад хөөрөөл баярлал дуулаад нэг үчиг тэгэл арт тумантайгаа сайхан өнгөрөөс бид нар бол малчид хөдөө орон нутгийнхан бол ястай сайхан үз хамгийн сайхан хамгийн үнэнч үзэгчж байдаг. За ярианы энэхүү хэсэгт бас дуучин Цэнгэлмаатай илүү гоё дотн танилцъя гэж бодож байна. Ер нь яг энэ одоо дуучин хэмээх мэргэжлийг яагаад сонгох болсон? За хэдэн онд ямар сургуулийг сурч төгссөн гэх мэдчлээ. Би бол Дорногой аймгийн хүн 4 хүүхдтэй айлын хамгийн том охин болж мэндэлсэн. Тэгээд уугуул бол Дорногой аймгийн Хатанбулаг сумын охин. Тэгээд анх бол би урлагт ер нь бол мэдээ орох цагаас хойш л хөл тавьсан. Уран нугардаг хүүхдтэй л. Оо ямар гоё. Нугараа тэгээд урлагийн хүн болгоно гэж ээж маань намайг одоо хөдөө орон нутагт 5 дугаар анги төгсгөөд Улаанбаатар хортлоо оруулж ирж одоо 10 жилээ төгсөөд түүнээс одоо соёлын дэд сургууль гэж байдаг та. Тэрний одоо менежмент анги төгсчихсэн. Мэргэжлийн бол дуучин хүн бол биш. Одоо соёлын менежерийн ангийг төгсөж одоо төгсөөд эргээд нутагтаа очиж одоо соёлын төвөөрөлгчээр ажиллаж байлаа. Тэгээ одоо сүүлийн нэг 4-5 жил бол яг дуу руугаа уран бүтээл рүүгээ орж одоо зорж орж байна. 2024 онд UB Falast хайр нас юм их уран бүтээлийн тоглолт бие даасан тоглолтоо хийсэн.
Улаанбаатар хотод бие даасан тоглолт байжээд. Тий. Тэгээ энэ жилийн хувьд бол бас хөдөө орон нутгийнхаа сонсогчдоо сүлж явж байгаа тийм. Яг уран нуграач мэрэгжлийн дуулаач биш гэж юм. Тэгэхээр гэрт нь ер нь бас нэг ээж нь ч юм уу одоо яг гэр бүлийн хүмүүст бол бас нэг урлагийн мэдрэмжтэй урлагийн хүн яг байж таарсан байгаа болоо гэж одоо тань л та ээжийн хувьд жишээлбэл заавалч охиноо урлагийн хүн болгоно гэж нэг хот руу аваад ингээл авчираад сургаж байх жишээтэй гэж бодохоор гэр бүлд нас нэг урлагийн хүмүүс байгаа юм шиг санагдаад. Яг тийм. Манай ээж аваа хоёр ер нь их мэдрэмж сайтай тийм урлагт хайртай, дуртай, их сайхан дуулдаг хүмүүс байдаг. Тэгээд ээж маань яруу найрагч юм байдаг. Одоо миний анхны маань уран бүтээл бол Саран ээжгээд миний ээж нартаа зориулж одоо бичиж байсан шүлгэнд нь би одоо аялгауг нь хийлгээд дуулж ирсэн. Миний анхны уран бүтээл бол миний ээжийн шүлэг байдаг. Тэгээд урлагт хайртай гэр бүл. Миний төрсөн дүү бас соёлын дэдийг хөгжмийн ангаар төгссөн. Миний дараагийн дүү маань одоо яг энэ жил сойсын кино драма ангийг төгсөж байгаа. Ингээд гэр бүлээрээ урлагт хайртай, гэр бүлээрээ урлагийн хүмүүсээ. Стогой санагдаж байна. Тэгээ гэр бүлэрээ гэхээр бас одоо ойлгох, за тэгээ би бинийгаа дэмжих ч гэдэг юм уу те. Маш гоё одоо уур амьсгалтай байдаг болоо гэж бодож байна шүү дээ. Манай жавар чинь би UB Plaza-с тоглолтоо хийж илэн Дорноговтой очиж хийсэн, бас Сумандаа очиж бас хийсэн. Ингээд хахад ээж аваа хоёр маань маш их баярлалаа шүү дээ. Ингээд үзэгчийн хамгийн урд суучихсан ингээд яг ингээд алгаа ташаал ингээд инээгээд ингээд баярлалаа сууж байгааг харах бол урлагийн хүний хувьд одоо дуучин бол төрсний хувьд бол тэр мэдрэмж хамгийн гоё, хамгийн сайхан байдаг. Нэрэл тийм баг шүү. UB Plaza-ст тоглолтоо хийжсэн 24 онд тий. За тоглолт бас ямархаа болсон талаар асуумаар байна л та тий. Үзэгчид хэрхэн яаж хүлээж авч тэр л одоо урлагийн хүн бол төрснөө хамгийн гайхалтай мэдрэмж шүү дээ. 3,000 хүнийг цуглуулад би ганцаараа тэр тайзан дээр доолох гэж байна гэж бодохоор айдас тогтлол хоёр яг зэрэг байдаг юм билээ. Нэг аагаал одоо яана гэж бодсноо л нэрээ гоё штэ гэж бодлоо ингээл. Эсвэл тэр хоёрын хооронд явж байгаа л тэгэл болдгол юм билээ. Маш гайхалтай, маш гоё. Том ажиллах шүү те. Чинь би тасан тоглолт гэдэг чинь те. Яста хамт олонны хүчээр яста гэр бүлийнхэн маань дэмждэг. Яста нутаг орныхоо маань дэмжсэн учраас би бол маш том ажлын ар дээр маш сайхан амжилттай гарсан гэж боддог. Маш гоё мэдрэмж, маш гайхалтай мэдрэмж. Тэр бол урлагийн хүн бол босны одоо нэг одоо нэг тийм мэдрэмжийг бол би авсан. Одоо ингээд уран бүтээлээ цаашаа ингээд хийгээд бас дараагийн тоглолтууд, дараагийн шин сайхан уран бүтээлүүд гээд төлөвлөд яв. Төлөвлөгөө гэснээс за 2026 аялын тоглолт төдөө орон нутгуудаар аялын тоглолтоор эхлээд явж байна, эд дундаа үргэлжилж байна. Тэгээ өнгөрөх 2025 оны хувьд ер нь уран бүтээлийн хэр олзоо гихтэй байв. Шинэ уран бүтээлүүд ер нь хэр ихийг сонсогч олондоо хүргэв. 24 онд бол яг нэг тоглолтоо хийнгээд бэлдээд уран бүтээлүүд араас нь бол айгүй сайн гаргасан. За тэгээд тоглолтоо хийгээд ирэхээр хүн чинь бас жоохон амардгийн байна. Бас ингээд боддгийн байна. За одоо төрөө чихээ уран бүтээлүүдийг чанаржуулахын тулд үгээ болон аяа судалдгийн байна. Ингээд одоо яг нэг жилийн хугацаанд бол ерөнхийдөө би уран бүтээлүүдийг судалж байгаа. Ямар одоо хөгжмийн зохиолчоор аялгаугаа бичүүлэх үү, ямар яруу найрагчаас үгээ авах уу. За тэгээд одоо клипээ яаж чанаржуулах уу, өөрийгөө яаж чанаржуулах уу гэд ингэдгийм байна. Тэгээд нэг жилийн хугацаанд бол одоо яг одоо тийм төлөвлөгөөтэй байлаа. 26 он бол одоо шин сайхан уран бүтээлүүдтэй бол гарганаа. Шүлэг гэд ярьсан хамгийн сэтгэлд үлдээд сайхан санагдаж байгаа зүйл нь анхны дуугаа бас одоо ээжийнхаа бичсэн ээжийн тухай шүлгийг одоо ингээд өөрөө дуулаад гэж хүргэн гэдэг нь бол маш гоё санагдаж байна л да. Тэгээд дууны утга агуулгын хувьд ч гэсэн тэг ямархуу дуу бол бас аялж үзүүлж одоо манай үзэгчдэд бас сонирхуулж болох болоо гэж бодсон. Тэгээд би бол Саран ээж гэж дуу байдаг. Тэгээд би нэг юм энгийн нэг сайхан бар хөрөн дуугаа хийгээд дээлэр гоёдаг. Тэр дууга дуулах болгондоо би тэр дээлээ өмсдөг. Тэр дээл маань болохоор 3 ий дамжсан миний эмээгийн дээл байдаг байхгүй. Тэгээ заавчгүй би одоо тэр дээлээ өмсөж тайсан дээр гарч дуулдаг. Тийм их сайхан энгийн сайхан миний эмээгийн бор дээл байдгийг. За тэгээд миний ээжийн дуг одоо хэдэн сайхан ээж нартаа зориулж бичсэн юм аа. Сайхан нэг бадгийг сайхан аялья.
Дэлхийг баясаа цацлан өргөсөн дэндүү хайрандан үрсэн үлгэдсэн дэдийн шүтэн алтан эрдэн дэлгэр Монголын хатан заяа саран ээжи миний лээжи сайхан турсан бурхан ээжи гоё дуу шүү тий. Тийм байна. Тэгээд ээж нарын дуу одоо ээжийн тухай дууч гэдэг юм уу цаанаасаа л нэг гоё сэтгэл төрээд их гоё яадаг. Сайхан дуугаа хүргэсэнд бас их баярлалаа. Ер нь ээжтэйгээ одоо яг за анхны дуун дээр ингээд шүлгэн дээр нь хамтран ажиллаа гэж бодож байна. Ер нь нэг ээжтэй нэг за нэг ийм нэг дуулчмаар байна. Ээж нэг ийм шүлэг байна уу гэж нэг яг тийм холбоо байдаг уу юм. Би одоо нэг ингээд судлаад ингээд байгаас тэгээд би яг ээжтэй одоо яг 2 3 хоногийн өмнө гэж. За ээж ерөөсөө би юу олон хүнээс ингээд шүлгийг харлаа. Олон ч хүн ингээд санал болгодог шүү дээ. Одоо та нэг энийг дуулаад өгөөч, миний нэг энийг сонирхооч гэл ингээд зөндөө үтсээж ерөөсөө л би танаас шүлэг авъя. Та надад нэг хайрын тухай, ханийн тухай, дээрээс нь морь болоод наадмын тухай ийм нэг 2 шүлгийг нэг яарууч надад нэг бичээд өгөөтгээч гэд яг ингэж хэлтгээж нэг л үг хэлсэн. За гэд орчихсон байгаа. Тэгээд хизээ надад бэлэн болгож өгөх юм байгаа. Шүлэгч бас тэгээд яг нэг за ингэснээ шууд бичдэг зүйл бас биш байгаа учраас мэдээж бас бодцсон цаг хугацаа зарцуулсан явж байгаа байна. Тийм л. Ямар ч гэсэн сэдвийн нөхч гэсэн одоо тэгээд боловсрч байгаа хаа. Гоё юм аа ээжтэйгээ хамтраад ингээд дуу бүтээдэг гэхээр тий. За тоглолт ер нь яг одоо хичнээн аймагуд үлдсэн байна. Ер нь яг бидэд яг хугацааны хувьд яг хэдний хүртэл явахаар болсон байна. Бидэд одоо 6 сар хүртэл гэдэг чинь 6 сар хүртэл яг явах юм тий. Тэгэл одоо наадам болчин монголчууд чинь амраад бүгдээрээ ингээд амралтын байдаг болчихсон учраас бидэд 6 сар хүртэл явна. Ер нь 21 аймаг ер нь дуусах чинь төлөвлөгөө нь. Хамтарч тоглож байгаа уран бүтээлчд нь ямар уран бүтээлч? Хамтарч одоо манай артист Чэ Минжэ гэж байдаг штэ. Одоо божигнуулна хоёр. Манай хоёр. Одоо тэр хоёр дүүтэйгээ бидэд одоо 21 аймаг болоод 333 сумаа бүтэн тойрох одоо ийм төлөвлөгөө гаргачихсан. Одоо ингээд явж байна да. Тэр хамтран явж байгаа хоёр маань ч гэсэн бас нэг сошиалд бас нэг нэлийн идэвхтэй тийм хүмүүс байгаа болохоор нэг хөд орон нутгийн бас манай үзэгчид маань бол нэлээдгүй мэдээлэлтэй бас үзэж байгаа лөө тий. Одоо манай малцад чинь их айхтар оцсон шүлжээгүй газар гэж байхгүй, сошиал ертөнд рүү орохгүй хүн гэж байхгүй. Бүгд одоо мэдээллийг одоо утаснасаа авч чаддаг болчихсон байна. Хамгийн сайхан. Тэгээ манай хоёрыг үлээстэй айгуу сайн таньдаг юм билээ шүү дээ. Чай Минжэ чайл гэдэг. За бидний ярилцах хугацаа бас их богинохон. Одоо өндөрлөгт өгч чинь тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд бас нэг сайхан уран бүтээлийг үзэгчдэд хүргэе гэж бодоод байна. Та ямар уран бүтээлээ бас сонирхуулмаар байна. Сүүлийн үеийн ч гэдэг юм уу сүүлд гарсан сайхан уран бүтээлүүдээсээ дуртай. За тэгэлгүй ах уу. Би хайрын нас гэдэг. Би ер нь хайрын сэдв, ээжийн сэдв хоёрыг барьж уран бүтээлээ хийдэг. Тэгээд би хайрын нас гэдэг нэг сайхан уран бүтээлтэй одоо Монгол Улсын соёлын тэргүүн хайрцны хөгжмийн зохиолч Батсангалын аялгаа, миний найзын аялгаа хайрын нас гэж дуу байдаг. Тэгээд энэ дуугаараа би бас одоо паласт би таасан тоглолтоо хийж яасан. Тэгээд энэ дундаа бас их хайртай. Тэгээд энэ дуугаа хүргье. Маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд мэдээж одоо энэ урлагийн хүнийхтэй дэмждэг, хайртай, гэр бүл, за тэгээ нөө уран бүтээлүүд дээр хамтран ажилладаг сайхан хамт олон найз нөхөд тэдгээр хүмүүстэй сэтгэлийнхаа сайхан үгийг хэлээч гэж хүсэж जैन. Тэгээд хэдүүлээ бас нэвтрүүлгээ өндөрлөе. За баярлалаа. Тэгэлгүй ах уу намайг дэмждэг хүн бүрт баярлалаа. Одоо та бүгд маань намайг дэмждэггүй байсан бол би бас өдөө зэрэгтэй одоо уран бүтээлч байхгүй. Тэгээд та бүхнийхээ итгэлийг алдахгүй олон сайхан уран бүтээл өргөн барих болноо. Баярлалаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Цэнгэлмээ оролцлоо.
За хөтөлбөртэй хамт исэн музыкчидтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн дөрөв өндөрлөж байна. Маргааш цагтаа иргэн уулзлаа. Тэр баяртай.